За нэгтгэхийн оройн 20 цаг 50 минут болох чинь манай найз ирж байгаа юм. Бид хоёр нийлж юм захиалаад тэгээд манай хаян дээр зэрнэж байгаа хгүй тэгээд тэрийг авах гээд ирж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь би нөгөө нэг Twitter-ээр апплод хийсэн шүү дээ. Нөгөө гадаад найз болон Монгол залуу гэсэн чинь амар их хүн үзэж юм. Миний ингээд оперын тухай ярьсан бичлэгийг юу тийм хүн үздэг байхгүй тэгж ихэд нэг үздэг. Тэр тэгсэн чинь би тэгээд окей магадгүй ингээд бас сонирхолтой сэдв яг угаасаа ингээд 18 за 16-аас ингээд 30 хүртэл чинь ингээд хайр дурлал юм амьдралын чухал сэдв байдаг шүү дээ. Тэр би окей сонирхолтой сэдв юм байна гэж ойлголоо. Тийм. Тэгээ би юу яваад бичлэгүүдэд гоё тийм сонирхолтой юмнууд юу ярина. Гадаастай амар гойдлах юм байна. Одоо брэм боо. Тэг манай ажилд харсан. Оройн 8 цаг болж бол 8:30 хүртэл ажиллах хэрэгтэйсэн л та. Тэгээд нөгөө нэг өвчтөн цагаасаа ирдээ хурдмынхаа логод хийгээ. Тэгээд дууссан учраас одоо 5-аад гарч байна. За. Ямар хол хийж идэхгүй. Маргааш хичээлтэй байхгүй юу? Тийм болохоор хичээлээ авч явах юм бас нэг хэлчих хэрэгтэй. Ямар ч тач энэ бонусыг гаргачих. Тэгээд маха гаргачих. Эсвэл тэгэл гоймон хуурж муурал нэг тийм хүн тэгээд төвчдээ да. Таад далхаа штэ. Би одоо их санахгүй байна л да. Манайх Монгол нөгөө нэг далхны сав хийдэг юм савтайсан болохоор тэр савнцтай хадгалдаг гэсэхгүй юу? Тэг би одоо герман дэрснээс хойш нөгөө нэг тост нөгөө дөрвөлжин далхаа авч чиглээд тэг би тэрийг нөгөө нэг шкафанд биш юу байгаа байхгүй юу? Хөргөчн тэгээд би чи ингээд нэг далхыг ингээд амар хурдан идээд дуусчихгүй шүү дээ ганцаар болохоор ч юм тэг заримдаа гадар юм хүмүүс чинь нэг л одоо чинь цагийн ажил ялангуяа хийснээс хойш баг гэртээ юм мэдэхгүй байхгүй юу? Цагийн ажлаасаа хоол авчраад тэгэл өнгөө болохоор тэрийг идчихэл тэгэл унтчихал. Тэг би тэрийг амын таглаад шкафанд хадгалах ёстой юу? Эсвэл хөргөчөнд хадгалах ёстой юу? Хөргөчөнд хадгалахаар дараа нь гаргаж ирээд идэхээр нөгөө халагч нь тэгж халахаас нааш гоё юмтай биш. Тэгээ манай халагч заримдаа жоох удаан халаагаад зөвхөн нэг талын халаагаад идэг байхгүй юу? Тэг би гайхаад за хүмүүс надаас амар юу яаж байгаа байхгүй юу? Би нөгөө нэг би 2 цаг ажил хийж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор зөвшөөний газар зөөгч хийж байгаа, зөөгч касс хийж байгаа. Тэгээ тэр нь болохоор би яг өөрөө завтай үед ерөөхдөө ажилладаг. Тэгээ хөвчлөөр 4-р 5-р хагас бүтэн сайн гэх өдрүүд ажилладаг. Тэгээд 17-аас 22 цаг хүртэл 5 цаг тэгээд миний цалин болохоор 1 цагийн 9 евро. Тэгээд тэрэн дээрээ тринк гээл давдаг. Гэхдээ ингээд тринк бүх тринк гэлдээ бүгдээр ингээд нийлүүлж байгаа. Тэрнийх болохоор 50% нь көхөд ажилласан хүмүүс нь аваад 50% нь л заалтанд ажилласан бидний өнгө болсон хүмүүс нь авдаг. Тэгээд тэр цагийн ажил яаж болсон бэ гэхээр манай тэр ирсэн болохоор манай хотод журнал нэгдэд удаагүй. Тэгээд та юу шпил машин өсөж уучлаарай. За жаа би тэг халуун. Манай хотод нэгдэд дөнгөж нэр нэгдсэн бохгүй. Тэгээд манай байрны түрээслэгч манай байр түрээслэгчлэр манай захирлын хамгийн сайн найз. Тэгээ манай байр түрээслэгч над руу Марко бид хоёр ингээд манай захирлын Марко байхгүй. Тэгээд бид хоёр ингээд тэнд ингээд хоолнд орсон. Тэгээд ингээд бид тэр одоо юм түншийн харилцаа гэх юм манай байр түрээслэгч өөрөө физикээр даатгалын байгууллага өөрөө ингээд бас хариуцдаг энэ юм одоо хот энэ хэсэг дээ. Тэгээд тэрүүгээр ингээд манайхаар үйлчлүүлж байгаа. Тэгээ ингээд цагийн ажил хийх хүмүүс хайж байгаа гэсэн ингээд тэгээд чи хэрвээ ингээд завтай ингээд сонирхолтой байгаа бол ингээд чи тийшээ очиод үзээрэй гээд тэг бит хоёр тэгэж бит хоёр нэг хальт чатлаа тэгээд би түрээслэгчээсээ дугаарыг аваад WhatsApp-аар юм бичээд анх тэгээд тохирч очиж уулзаа тэгээд ерөөхдөө шууд ажилдаа бараг орсон гэх юм уу очиж уулзаад тэгээд манай тэр ресторант дээр дандаа Вьетнам хүмүүс ажиллаулдаг тэгээд бүгдээ хоорондоо вьетнам хэлээр ярьдаг болоход надад жоохон заримдаа жоохон ядаргаатай байдаг. Ингээд юу яриад байгааг би ингээд ойлгохгүй шүү дээ. Тэгээ бүр ингээд oh my god. Тэгэл заримдаа ингээд гинт ингээд дундуур ингээд миний нэр харангууд ингээд бас ойлгохгүй ч гэсэн өөрийнхөө нэрийг бол ойлгох шүү дээ. Тэгээ ингээд миний нэрийг хэлснээ ингээд хоорондоо вьетнамаар юм ярьж байна. Тэгээ яаж байгаа тэр нөгөө нэг тоогооч нэг ах их хоёр ажил эхнэр нөхөр ажилладаг. Тэгмээ дахиад тоогооч нэгээд тустай нэг залуухан ах байдаг байхгүй юу? Залуухан ах ч гэсэн мэдэхгүй ихгүй. Тэгээ тэр ах болохоор бүр ингээд ямар ч герман хэл ахгүй.
Гэтэ ингээд заримдаа үйлчлүүлэгчдээр орж ирээд өө би ингээд паприка хиймэл чинжүү хэлэгмээргүй байна. Эсвэл мөөг гүйдмээр байдаг. Тэгмэд би ингээд тэрийг нотацэн дээр ингээд касыг нь болохтой болон бичээд өгдөг байхгүй юу? Тэгээд даанч манай юу маань нөгөө нэг тоогооч маань тэрийг ойлгохгүй тэгээ заавал ингээд нөгөө нэг захирлаараа дамжуулж ингээд цааш нь хэлүүлж мэлүүл бас жоохон төвөгтэй. Тэгтээ яг хөө зүгээр юм бол би ажилдаа тасцсан. Жоохон тэгээд нөгөө энэ хотод манай жижигхэн хотод чинь тэгээ амар их жуулчид амар их ирдэг. Тэгээд олон жуулчидтай хажуугаар ингээд байдаг хоёрхан Азерстан байдгийн нэг нь аахгүй юу. Тэгээд дээрээс нь ганц шүршин хийдэг ресторан. Тийм болохоор ингээд айгүй их хүн орж гардаг. Ер нь бол ихтэй ер нь ажил ихтэй байдаг. Ер нь бол 5 цаг бол амар хурдан өнгөрдөг. Ингээл гүйжидэл тэгэл орой 22 болсон байдаг. Тэгээ сүүлийн үед ихтэй амар ядарч байгаагаа мэдэрч байгаа. Тэгээ миний 3 дахь ажил болохоор хүүхэд харах. Би угаасаа л анх оперер ингээ хүүхэд харахаар иржсэн ш. Тэгээд би тэр болохоор энэс эхлэн би захирлынхаа 2 хүүхдийг хаж байгаа. Манай захирал 2 настай тэгээд 10 сар 11 сартай ингээд 2 хүүхэдтэй. Охин минь дортой. Тэгээд тэр манай захирал их нартайгаа манай захирал их нар бас манай практикт ажилладаг. Манай практик менежер гэдэг. Тэгээд тэр хоёр 3 дахь өдөр болгон одоо найзуудтайгаа цугтаа теннисний талбай дээр теннис тоглодог. Тэгээд би тэр үеэр теннисний талбай дээр очиж хүүхдүүдийг нэг 2 цаг маг харж өгдөг. Тэгэл багын тэгэл том нь ч бол тэгэл миний үгэнд захирахгүй аав ээжийнхээ үгэнд ч орохгүй хэцүү байдаг. Тэгээд тэр бол яаж хийсэн бэ гэхээр би тэд 12 сард нөгөө нэг практиксаараа бүгдээрээ нөгөө шинэ жил Вайнахт сарын баярад ингээд хоолнд ороод тэгэхэд ингээд манай захирлын охин амар уйлаад захгүй тэр үед чинь нэг 4-5 сартай байсан. Тэгээд би юу агаад тэр үед би тэрээд ингээд учрын долоод хөөрхөн чимэг болгох тийм унтуулсан байхгүй юу. Тэгсэн чинь маань захирал нанаа өстө аргагүй айлын том ингээд ороод үүтэй гэсэн шиг юу вэ шүү мэ. Хүүхдээ учраас хаалт шүү малт шүү гэд. Тэгээд мэдгүй би угаасаа ер нь би угаасаа амар хүүхдэд дуртай гэх. Тэгээд би тэгэхээр би угаасаа хүүхд хаад германд авах гэсэн шүү дээ. Би тэгээд тэр үедээ жоох юм том ам гараад гэх юм уу. Хүүхдээ харуулах хэрэг гарлаадаа хэлэхгүй юу гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь захирлын ихнэр манай practice manager сарын өмнө над руу бичиж орж ирээд чамд ингээд хувийн гоё санал тавих юм байна гэдэг нь юу гэсэн чинь манай хүүхдүүд ингээд хараад өгч гэдэг. Би тэгээ окей гэд. Тэгээ би угаасаа захирлынхаа их нэртэй ер нь бол угаасаа тотон тэгээд тэгэл тэр нь бол бараг захирлаараа дамжуулж энэ хоёр ажил хоёулыг нь олсон гэх юм уу. Тэгээ манай бараг ферметер хэрэг намайг ингээд манай захирал дээр ингээд аус бэлдэн хийгээд мэдээг байсан бол магадгүй надад тэр ажлыг санал болгохгүй ч юм уу тэр эсвэл тэр гурав ингээд манай захирал манад цагийн ажлын захирал манай байр түрээслэгч гурлаа цуг сууж ингээд яриаг байсан бол миний тухай яриа гарахгүй байсан юм бас тийм болохоор би нь бол хоёр ажил хоёулынх нь бол захирлынхаа ажил ерөөдөө олсон. Тэгээд цагийн ажил хийх боломжийн хувьд болохоор би бол яг тэр хүүхд харахыг бол яг цагийн ажил гэхгүй одоо баг хараар ажиллах ч гэх юм уу. Яг л ингээд цагийн ажил хийх юм бол ингээд дахиад цааш ингээд бүртгүүлээд штоё нүм айдраа явуулаад ингээд албан ёсоор хийн штэ. Тэгмэд би тэр сүвшний газрын ажлыг бол олон тэгж хийж байгаа. Гэхдээ тэр сүвшний газраас надад тавьсан санал нь болохоор бид ингээд өдөр ч мөнгө нүгүй. Гэхдээ штоё нүм хүмүүдэж ингээд нэрэн жобоор бүртгүүлэн чамд ингээд ажлын ослын датал матал яг хараар ажиллаад ажлын ослын датал авахгүй. Тэгээ гүйхэд ажил ингээд хоолны газар ажиллана гэдэг чинь аягүй штэ ингээд халуун ус юм төлөгдөж магадгүй те ер нь л эрсдэлтэй ямар ч ажил хийсэн. Тэгэд бид ингээд тэр чинь төлнө. Гэхдээ бид цалингаа ингэж нөгөө нэг сарын сүүлээр ингэж бөөнөж өгөх боломж бид нарт байхгүй байна. Нэгдүгээр тэгээ сонирхол залга гэдэг би тэгээд окей мөнгө л авч ирэл. Тэгээд тэр ажлаа ер нь хэд бол ихлүүлсэн. Тэгээд нэг нөгөө одоо яг ингэж хэлэхэд бол юу ааж байна. Цагийн ажил хийдэггүй байх үед болохоор миний мөнгө бүр ингээд би ингээд бүх юмудаа ингээд баг ингээд танаад тэгээ ингээд хардаг гэсэхгүй юу. Би чи 640-ыг авдаг. Тэнгуудлаа ингээд сургуулиас нэг 150 евро орж ирдэг. Тэгээд тэр хоёр чинь нийлээд нэг 640 150 790 за 800 евро. Тэнгууд 800-аас би 500-ын байранд өгчихнө. Тэгээд окей цаана ингээд хүн сонсоод 300 ажгүй шүү гэж бодно л та. Тэнгууд чинь тэндээс би тэгтийн мөнгө тэгэл дээрээс нь сарын хоол хүнсний мөнгө тэгэл ингээд заримдаа ингээд 20 настай 20 жилгүй 20 настай охин чи гадар дотор гармаа санагдана хувцас сунаар аав тэгэл дээрээс нь ингээд Монгол явхад хүртэл ингээд мөнгө хэрэгтэй мэрэгтэй 2 жил ихтэй байсан бүгдийг харьцаад ирэх гээл. Тэгэл тийм болохоор ингээд амар юм таналттай ингээд хардаг гэсэн аахгүй юу. Тэгээд одоо цагийн ажил хийснээр хойш болохоор ингээд юм өдөр тутамд ядаж ингээд 7 хоногийнхаа хэрэгцээ хүнс тиймэрхүүнүүд тэгээд дээрэс нь би тэндээс нөгөө хоолны газар ажиллаж байгаа болохоор мөнгө хоол авчиж байгаа болохоор бүр ингээд мөнгөө хүнсэн тэрлэх мөнгө хүртэл багасаад ер нь бол миний амьдрал юм болж байгаа. Ингэж харагдаж байгаа гэх байхгүй айгүй ер нь тэгээд би бодсон жоохон ядардаг ч гэсэндээ ингээд амралт ажиллаад сайн зохицуулаад чадчихвал тэгээд цагийн ажил хийх юмдаа хүн байна гэж бодож байгаа. За би цагийн ажил хийдэг болсноос шовоо дээр мөнгө төгрөгтэй болоод юм захиалгахтайгаа болоод тэгээд би шайнаас юм захиалсан баггүй юу? Тэгээд тэрийг танарт үзүүлэе гэж бодлоо. За энэ болохоор 12 евро мөрөг гэжсэн биш үү дээ нэг мөнгө байна. Ийм
Энэ ихтэй яг минь төсөөснөөс жоохон жижиг ирсэн. Тэгээ бас ийм жижиг юм юу таахгүй. Тэгээд яг удаа юу санагцсан. Нэг тийм мяа бол байгаагүй. За тэгээд бас усны хувцас авсан. Би угаасаа сэлж чаддаггүй. Би бүр хэлдэг байхгүй ингээд манай найз цалин мэл гэдэг. Би усан зүгээр чулуу. Монголчууд нэг усан сүх гэж штэ тэр шиг. Сүх гэж германаар хэлж чадахгүй болохоор би чулуу гэж хэлдэг. Ийм усны хувцас авсан. Оо энийг ингээд уйдсан мэлээ. Ийм би угаасаа нэг тийм жоохон бикини ил задгаа юм өмсөж чадахгүй ичээд ах юм шиг санагдаад тэгээд зүгээр ийм үргэлжлэж авсан. Би ийм ногоон өнгөнд угаасаа амар дуртай. За тэгээд өсвий тогтлоос аахгүй юу? Би угаасаа өсвий тогтлын амар хоббитай. Гэтэ би одоо энийг хаана өмснө үү гэж амар их бодож байна. Яг үндэ надад энийг өмсөж явах газар алга, цогцох хувцас алга. Ийм өсвий тогтлоос аахгүй юу? Гэтэ энэ дээдлийнх нь хэсэг надад жоохон том байлээ. Би чинь нөгөө нэг жоохон тунгаа болохоор тэгээд дээрс нь би 38-ыг авсан чинь 37 гэхээр багдах юм шиг санагдаад. Тэгэхээр би 38-ыг авсаахгүй юу? Тэгсэн чинь 37.5 маа байсан бол яг таарах байсан юм шиг байлээ. Тэгээд хэзээ нэг өдөр өмсгөлөх та. Би одоо л бүр ингэ энэ нууднаас нь ч гаргаагүй. Тэгэл байж л байна. За тэгээд дараагийнх нь болохоор нэг юм топ авсан. Ингэж орж ирээ тэгээд ингэдэг. Би одоо яг өмсөж үзүүлээд харуулъя гэхээр амар их ажил болох гэдэг юм. Тэгээ би энийг бас нэг 8 9 евро 10 евро болчихлоо. Энэ болохоор S арцмаар юм байна. Би ихтэй яг бүгдийг өмсөд үзсэн л дээ. Ер нь бол чуу байлээ. Энэ ихтэй надад нэг тийм сануун санагдсан баггүй юу? Буруу юм авсан юм уу гэж бодсон чинь зүгээр энэ л гэж байлаа. За тэгээ энэ бол надад амар хүүхэн таалагдчихж байгаа. Амар гүнжлэг гэдэг байхгүй юу? Ийм топ гэх юм уу? Би тэгтээ энийг нөгөө эмиг авцаахгүй гэсэн чинь энэ жоохон томдож илээ. Гэтэ зүгээр энэ их амар сүртэй том биш байлээ. Ийм марталтай юм цахилгаантай. Энэ юм билүү тийм. Би одоо яагаад тэрийг эсийг авчаад энийг эсийг нь аваагүй болоо гэж бас өөрөөсөө гайхалаа. За тэгээ би Монгол дахта би өмсөндөө амар анхаардаг сахгүй юу? Янз янзын зурагтай амар өмс өмсдөг гэсэн. Тэгээ би ийм өмсний цуглуулга авсан 10 ширхэгтэй. Гэтэ энэ амьсны материал нь жоохон мяал юм байл л дээ. Монгол явахаараа зөндөө гоё амьснууд авч ирнэ. Би Монгол дахь онлайн шоп ажилладаг сахгүй. Тэгээ тэрүүгээр нөгөө нэг амьснуудыг яваач утгаар нь сольж өмсдөг л шин. Би бүр чонын зурагтай амьс өмсдөг. Тэгээд хүмүүс намайг ир хүний хэмэр хөлдөө гуллаа гэдэг юм загнадаг гэсэн. Энэ өнгөнтэй амар таалагдж байгаа. Гэхдээ яг энэ өнгөтэй юм таарч тохирох хувцас надад юу ч байхгүй. Би ер нь бол ягаан өнгө цэнхэр өнгөнд амар дуртай байхгүй юу? Энэ ч гэсэн дээр нэг хөргөн зураг мөрөн. За нэг тиймэрхүү байна. Ийм л юмнууд авчтай. Юунаас Shine-аас. Би ингээд нөгөө өмнөх бичлэгээс хүсээ их оролдоод байна гэдэг шүүмжлэл түлээсэн. Тэгээд би ер нь бол ясанд орсныхаа дараа нөгөө ингээд өс гойлцсон шүү дээ. Тэгээд хүсээ оролдоод идэм авчлаа. Тэгээд би дээрс нөхөс ингээд гараа амир хөдөлгөж их ярьдаг болохоор тэгээд нөгөө нэг өөрсөн гартаа уцс барьч юм уу өөрсөн гараараа өөр ингээд ингэх юм хайгаад байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг үнэхээр уучлаарай. Тэгээд зараа дараагийнхаа бичлэгнээс ер нь бол анхаарнаа. Тэгээд дээрээс нь бас зарим нэг хүмүүс жоохон ингээд миний ярьсан юм дээр дургуутслаа илэрхийлж илээ. Тэгээд тэр болгоныг би заавал угаасаа ингээд хүн болгон миний бодолтой заавал ингээд угаасаа санал нийл халбгүй. Бүгдээ адилхан мэдрэмж мэдэрдэг, бүгдээ адилхан сэтгэл хөдлөлтөй биш, бүгдээ адилхан хүнийг дүгндэг биш те, бүгдээ адилхан хүмүүс биш. Учраас би бол тэрийг бол ингээд ойлгож энэ заавал бүгдээ надтай санал нийлээд тийштэй чиний зөв гэх албагүй. Гэтэ яг айгу олон эрэг комментууд авсан тэрэндээ айгу баяртай байгаа. Бас мессеж надад зөвлөгөөнүүд өгсөн тэднүүсийг бас бүгднийг нь ер нь бол дотор бодно. Тэгээд нэг комментиг бүр онцолж хэлмээр энэ заяа. Нөгөө нэг хуучин Монгол залууга мартаагүй юм шүү гэдгсэн шүү дээ. Би яагаад тэр хүний тухайд би одоо ингээд тэн дээр хоёр хүн ярьж байгаа шүү дээ. Өмнө нь миний амьдралаас хоёр хүн тухай. Би яагаад тэр хоёрыг хоёрын нөөсөө муулахгүй байгаа вэ? Яагаад ингээд окей би гээд муулна. Одоо муулах юм байна. Гэхдээ цагтаа тэр хүмүүс би ингээд тайрт дуртай гэж явж исэн. Тэр хүмүүс миний амьдралын гол үүрэг оройлыг үздэхэд явж исэн хүмүүс учраас би ингээд заавал муулах халбгүй, муухайгаар дурсах халбгүй. Бүр ялангуяа олон нийтийн сүлжээнд бүр ингээд илтвийг ярихтэй бид хоёрын дунд болоод өнгөрсөн юм ч юм уу бид хоёрын ингээд өнгөрсөндөх юмыг заавал бид гэж ярих албагүй болохоор энэ бол аль болох сайхан сайн талаас нь магадгүй ирээдүйн найз охин нь ихнэр нь ингээд миний блог үзчихвэл яхан байт юм бэ.
Тийм учраас би угаасаа муухайгаар хөгжээдэг. Тэгээ угаасаа хэлсэн шүү дээ. Хүн сэтгэл гаргах хүндээ гаргадаг гэх тэр хүн maybe заавал надад сэтгэл гаргах би нөгөө сэтгэл гаргах ёстой хүн биш байсан юм шиг. Тийм болохоор ямар ч тач би бол X-ийг боддгоо. X-ийг боддог гэсэн бол энэ харилцаагаа олон нийтэд энэ харилцаагаа эхлүүлсэн байсан ч ер нь олон нийтэд зарлах хэмжээнд юм зөрөгтэй байхгүй гэж бодож байна. За тэгээд энэ бичлэгийг одоо ингэ дуусгая. Бичлэгээ дуусгахаас өмнө оройны хоолыг оруулчихъя. Цараа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.